Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Бадамсруу оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврт итгэмжийн талаар мэдээлэл өгөх байгаа. За нийгмийн халамжийн сангаас ямар төрлийн тэтгэврт итгэмж олгодог талаар хоёулаа яриагаа эхлэх үү? За нийгмийн халамжийн тухай хууль маань 2012 оны 1 сарын 19-ний өдөр батлагдсан. Нийгмийн халамжийн үйл ажиллагаа маань 4 төрөлтэй. Нийгмийн халамжийн тэтгэврт итгэмж, халамжийн үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээ гэсэн 4 төрөлтэй байгаа. Эхний төрөл болох нийгмийн халамжийн тэтгэврийг бол нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжин заасны дагуу тэтгэвэр авах хэрэг үүсээгүй дараах хэрэгэн бол халамжийн сангаас тэтгэвэр авнаа. За нэгдүгээрт нь 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 18 наснд хүрсэн одоо иргэн 0-18 хүртэлх насны одоо жижигч нас урсан 18 хүртэлх насны хүүхэд мөн хөдөлмөрийн чадвар 50 буюу түүнээс дээш хуваарлцсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн дараах иргэн бол нийгмийн халамжийн тэтгэврийг бол авах эрх үүснэ. За хөгжлийн бэрхшээлийг одоо хэрхэн тогтоолох вэ гэхээр 0-18 хүртэлх насны хүүхэд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссар орж хөгжлийн бэрхшээлийн тогтоолох нь харин 18-аас дээш насны иргэн бол одоо эрүүл мэндийн магадлалын зөвлөл гэж байгаа. Энэхүү зөвлөлөөр орж хөгжлийн бэрхшээлийн тогтоолгоно. За дараагийн төрөл бол нийгмийн халамжийн тэтгэмж байгаа. Энэхүү тэтгэмж нь асаргааны тэтгэмж, онцгой тохиолдлын тэтгэмж, одоо байнгын нийгмийн халамжийн дэмжлэг төсөлд зайлшгүй шаардлагатай үр хэрэгний тэтгэмж гэсэн төрлүүдтэй. Асаргааны тэтгэмжийн тухайд бол ямар иргэн хамрагдах вэ гэхлээр байнгын асаргаа шаардлагатай ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмж мөн одоо тэжээнд тэтгэх үр хүүхдгүү ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалж хагалсан дэмжиж байгаа иргэний тэтгэмж. Онцгой тохиолдлын тэтгэмж бол одоо гинтийн аюул осол урьдчилан төсөөлөх боломжгүй байгалийн гамшигын улмаас гэр орноо олдсон, цаашид амьдрах боломжгүй болсон мөн орлогын их үүсвэрийн алдсан тохиолдолд бол энэхүү тэтгэмжид хамрагдах боломжтой. Мөн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өмчим болсон 18 нас 24 насны иргэн 20 ангиас суллагдсан одоо өөрийн гэсэн гэр оронгүй иргэн бол энэхүү онцгой тохиолдлын тэтгэмжид бол хамрагдах эрх үүснэ. Ямар болжил шаардлагыг хангасан тохиолдолд халамжийн сангаас олгох тэтгэврт итгэмжинд хамрагддаг вэ? За халамжийн тэтгэврийн тухайд гэх юм бол өндөр насны тэтгэвэр буюу одоо 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хамрагдана. Одоо энэхүү ахмад наснууд маань нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил маань 10-аас доош жилтэй бол манай сангаас тэтгэвэр авах эрх үүсэх юм аа. 10 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн бол одоо нийгмийн даатгалын сангаас хувь тэмцэлснээр тэтгэвэр тогтоолох боломжтой. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хуваарлцсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврт бол нийгмийн даатгалын шимтгэл 3-аас доош жил шимтгэл төлсөн жилдээ бол халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүснэ. Харин жижигч алдсны тэтгэврийн тухайд бол 5-аас доош жилтэй тохиолдолд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүснэ. Эмнэлгийн хяналтанд байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлолтоо суманд нарийн мэргэжлийн эмч нарын эмнэлэг хяналтын комисс гэж байгаа. Энэхүү комиссоор орж тухайн иргэний асаргаа шаардлагатай эсхийг тодорхойлно. За байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж хэнийг хэлэх вэ гэхээр одоо өдөр тутмын хэмнэлт үйлдэл бусдын туслалцаагүйгээр одоо хийх гүйцэтгэх чадваргүй мөн одоо сэтгцийн болон оюуны хүнд хомсдолтой иргэнийг бол байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж үзнэ гэж. За мөн одоо эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар байнгын асаргаа шаардлагатай иргэн ахмад насны хүүхдийн одоо өвчин гэмтлийн жагсаалт гэж байгаа. Энэхүү жагсаалтад үндэслэж байнгын асаргаа шаардлагатай иргэнийг бол тодорхойлно. Толгойлсон эцэг гих халамжийн сангаас олгох ямар тэтгэмжинд хамрагдах боломжтой байдаг вэ? Их эцэг олон хүүхэдтэй хүртэл хойсон их эцэг тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд жирэмсний тэтгэмж 0-аас 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
ихэр хүүхдийн тэтгэмж 3 ба түүнээс дээш хүүхдтэй хүртэл бас их эцгийн тэтгэмжийг бол олгож байгаа. Тэгээд тэтгэмжүүдэд хамрагдах одоо хуулийн хугацаа нь хэдийн хугацаатай байдаг вэ? Хаана хандаж өргөдөл хүсэлтээ гаргах хэрэгтэй байдаг вэ? Жирэмсэн эхийн тэтгэмж гэж байгаа. Энэхүү тэтгэмж бол 5 сартаагаас төрөх хүртэл олгогддог тэтгэмж. 5 сар хүрээд хүсэлтээ гаргах боломжтой. Тэтгэмжийн хэмжээ бол 40,000 төгрөг. 0-оос 3 хүртэлх насны хүүхэд тасарсны тэтгэмж байгаа. Энэ тэтгэмжийг бол 0-оос 3 насны хүүхэд тасарч байгаа эцэг эх хоёулаа аль нэг нь хамрагдах боломжтой. Тэтгэмжийн хэмжээ 50,000 төгрөг. Энэхүү үйлчлэгэнд хамрагдахын тулд одоо хүүхэд эцсийн мэнд бойрч байгаа гэдэг тодорхойлолтыг арай одоо эмчээрээ арай сумынхаа эмчээр захим системд бүртгүүлснээр одоо үйлчлэг авах хэрэг үүснэ. За мөн ихэр хүүхдийн тэтгэмж байгаа. Ихэр хүүхдийн тэтгэмжийг бол хүүхэд тус бүрс 1 сая төгрөг байгаа. 2 ихэр хүүхэд нэг удаа авдаг тэтгэмж байгаа. Тодорхойлсон эцэг эхийн тэтгэмжид бол 0-оос 18 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өргөдлөхөөс их эцэг улирал бүр одоо энэхүү тэтгэмжийг авах хэрэгтэй бөгөөд одоо хүүхдийн даанд хүрчлэн авсан болон одоо төрүүлсэн хүүхдийг хамааруулнаа. Тэтгэмжийн хэмжээ бол 792,000 төгрөг улирал тутам авнаа. За дээрх үйлчлэгэнд хамрагдахын тулд одоо Монголиа, баримт, халамж зэрэг одоо төрийн үйлчлэгээний захим системээр хүсэлтээ гаргах мөн одоо захимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харийн газрын халамжийн мэргэжилтэнд хүсэлтээ гарган үйлчлэгэнд хамрагдах боломжтой. Нас хүрсэн ахмад наснууд насны хишиг үйлчлэгэнд хамрагдах боломжтой байдаг юм. Насны тухай хууль заасны дагуу насны хишиг үйлчлэгэнд бол 65 наснд хүрсэн Монгол улсын иргэн Монгол улсад одоо хууль ёсоор оршин суугаа гадаадын настан үйлчлэгэнд хамрагданаа. Реестрийн дугаарын он сар өдрийг бол үндэслэн үйлчлэгэнд хамрагдана. Жилд 2 удаа буюу одоо цагаан сар, үндэсний их баяр наадмаар ингээд олгогддог. Насны хишиг үйлчлэгэнд хамрагдж байгаа хамтуудын хувьд наснаас хамааран тэтгэмжийн хэмжээ бол өөр байгаа. 65-аас 69 наснд бол 50,000 төгрөг, 70-аас 79 настай ахмадууд 80,000 төгрөг, 80-аас 89 100-тай 90-ээс дээш настай ахмадууд 250,000 төгрөгийн тэтгэмжийг бол авч байгаа. Энэхүү үйлчлэгэнд бол бүрэн захимдсан үйлчлэгээд бол Монголиа, баримт, халамж гэсэн төрийн үйлчлэгээний захим системээр хүсэлтээ гаргах боломжтой. Хэрэв одоо захимаар хүсэлтээ гаргах боломжгүй тохиолдолд харийн газрын халамжийнхаа мэргэжилтэнд хандан хүсэлт гаргах боломжтой. Энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Өнөөдрийн дугаарт бидний урилгыг хүлээж авч оролцсон Мадам Сүрэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье.